За үзэгчдээ та бүхэн харж байна. Өнөөдөр яг одоо 14 цаг болж байна. Тэгэхээр 14 цагт бол тавсан ёсоор бол улсын хурлын чуулганы нэгдсэн хуралдаан эхлэх ийм тавтай байгаа. Гэвч одоо чуулганы хуралдаан эхлэх цаг болцоход байхад ердөө чуулганы танхимд ганцхан гишүүн байгаамаа. Ингийн нэгэн ажилтан өдөр бүр 1-2 цагийн турш ажлынхаа цагаас хоцроод байвал мэдээж ажлаасаа халагдана. Тэгвэл ард түмнийг төлөөлж улсын хурлын танхимд сууж байгаа бүрэн эрхтэй төрийн төшөөд цагтаа ажилдаа ирнэ гэдэг нь үлгэр болоод байна. Чуулганы хуралдаанаас цаг хоцорчлоо. Энийг юу гэж тайлбарлах вэ? Чуулганы хуралдаан болоогүй шүү дээ. Уг нь бол 14 цагт орж ирээ суучихсан байх хэрэгтэй л одоо 15 цаг болж идэг. Хоцорсон гэж юу? Би хоцордгийг шүү дээ. Угаасаа. Хоцрох ёстой юу? Гүйлтэй би хоцордгийг. Та чуулганы хуралдаанаас цаг хоцорлоо. Би өвчтэй байгаа зүгээр. Гэхдээ сая эмчилгээнд явчихад одоо хурж ирээд ерөнхийдөө бол эмчилгээд байж байгаа. Орчоод би нэг үг хэлчихэд буцаад гарна. Өвчтэй байгаа. Нааса 40 орчим минут хоцорлоо. Учир шалтгаанаа хэлэх боломж байгаа юу? Өрөөндөө байж байгаад орж ирлээ. Миний карт байж байгаа. Орж гараад байна. Биднээс бэлэн байдалд байгаа. Бараг цаг хоцорлоо. Учир шалтгаанаа тайлбарлах боломж байгаа. Бисээ гадныхантай уулзалтай ч орчиж байна. Хуралдаанаас 30 гаруй минут хоцорлоо. Ямар учир шалтгаантай байсан бэ? Өрөөнөөс хараа сууж штэ. Чуулганы танхимд гişүү цуглаагүй байна. Гişүүн бол өрөөндөө телевизтэй. Эрц хөрхнө үгүй харж агаад орж ирдэг ирэхээр нь тий. Бүгдээрээ хараа суучвал чуулганы эрс бүрдэхгүй юм шүү. Чуулганы эрц өглөөнийхөөр явж байгаа. Энэ гişүүд чуулганы хуралдаа суухгүй байнга оролдоо. Өнөөдөр ихэд 8 цагаас байнга оролдоно гэд 9:40-г эхэлж байна л да. Энэ ийм зүй тогтол юм байж болох уу? Ерөөсөө байж болохгүй шүү дээ. Би бол одоо сая бол яа харахгүй энэ гадаадынхантай уулзъя гэд эдгээр цаг аваад яасан юм бэ? Тэгээ манай бүлгийн дарга намайг уулзаач гэж хамт байлцаач гэсний дагуу байлаа. Ер нь бол би одоо зарлан цагтаа хүрээд ирдیں۔ Ягаад чуулганы хуралдаанаас хоцроо? Дэлхийн банкныхан те Дэлхийн банкнаас нэлээ олон бас бүрэлдэхүүнтэй хуучин 2008-9 оны хямралын үед Монголд тусалж байсан те олон хүмүүс Монгол ажиллаж байсан олон хүмүүс ирсэн байгаа эдийн засгч нар. Тэдгээрт бас Монгол улсын санхүү эдийн засгийн үүсэж байгаа хүндрэлийг давах талаар ямар гарц арга замууд байна гэдэг талаар бид ярилцлаа. Тэгээд нөхдүүд маань дөнгөж сая хоцроод ирсэн тэгээд уулзаад дуусч байна. Тэгээд хоцорчлоо. Ер нь гişүүд эрсдэл бүрхгүй ийм зовлон байна. Юун дээр та ер нь ховгчны хойд ямар бодолтой байдгийг? Буюу ер нь цагтаал цуглах хэрэгтэй л дээ. Тэг яг нэг 6 минут хоцорж ирлээ. Ер нь бол цаг барих бол зайлшгүй шаардлагатай байгаа шүү дээ. Тэ өнөөдөр та бүхэн бас энэ нөгөө шилэн боллоо гэж их хурлын дарга яриад байгаа шүү дээ. Энүүгээр бас энэ эрдэсийн байдлыг харуулад ингэж байгаа нь зүйтэй. Энэ бас хэрэгжиж ирснээс учраас бол бас тодорхой хэмжээний гишүүд бол хуралдаа цагтаа ирдэг болоод байна. Гишүүдийг хуралдаа суухыг сануулж улсын хурлын тамгын газраас маш олон удаа гуйж залгадаг, туслагт нь хилдэг, урьдаг, залдаг, бараг л өргүүлж ирэх шахам чуулганы хуралдаа суудаг гэдгийг эрцгийг бүрдүүлэхээр ажилдаг албаныхан хэлж байгаа юм а. Хуралдаа суудаггүй карта шургуулчаад тэнэд алга болдог гишүүдийн ёс зүйд дарга нь хэр анхаарлаа хандуулдаг юм бол. Тэр 14 цагт чуулганы хуралдаа эхлэх ёстой. Одоо бол бас 5 минут өнгөрчөөд байна. Чуулганы танхимд 2 гишүүн л байна. Эндээс харахад бол ер нь гишүүд ажилдаа итгэхгүй, хариуцлагагүй харагдаж байна л да. Улсын хурлын тамгын газраас гишүүдийг одоо энэ эрдсэн дээр нь яаж анхаардаг юм бэ? Одоо чуулга эхлэхгүй байна шүү дээ. За одоо ер нь бол тэгээд хариуцлагын тухай асуудал шүү дээ. Өнөөдөр бол эдийн засаг, нийгэм, за тэгээд одоо улс орны байдал энэ төр чинь бол их л хүнд байгаа шүү дээ. Тэгээд одоо төсвийн хүрээний мэдээлэлд төсвийн 2015 оны төсвийн тодтгол гэдэг ерөөсөө цаг наргүй л уралдаж ажиллах хэвээр ийм л цаг үед одоо эрдэсийн байдал юм байна гэдэг бол үнэхээр одоо улсын хурлын гишүүдийн хариуцлагын тухай асуудал. Улс орны эдийн засаг хүнд ард иргэдийн аж амьдрал тааруу байгаа энэ цагт улсын бодлого тодорхойлогчид ундах завгүй ажиллах ёстой баймаар. Гэвч гишүүд өглөө ажилдаа 10 гэж ирээд 2 цаг хоорондоо маргалдаж 12 цагт завсралдаг. Төрийн албан агчид болоод хувийн хвшлийнхэн 1 цагийг цайндаа зарцуулж байгаа бол харин гишүүд цайндаа 3 цагийг зарцуулж байх жишээтэй. Иргэд таны сонгосон төрийн төшөө чуулгандаа сууж байна уу үгүй юу гэдгийг хараад 2016 оны сонголтыг хийхдээ нэгийг дотроо тунгаан үзье.